Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Орон төгөө үзэгчтэй мэдээ эхэлж байна. Өнөөдөр даваа гарагт болж өнгөрсөн зарим цаг үеийн үйл явдлын мэдээ сурвалжлагуудыг 21 цагийн мэдээгээр дамжуулан хүргье. Өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын ордонд хурлын их танхимд аймгийн садрагын ээлжид шуурхай зөвлөгөө хуралдлаа. За энэ шуурхай зөвлөгөө нь 2016 оны сүүлийн хуралдаан байсан юм а. Орхон аймгийн садраг Батлуут Манжуур хотноо ажлын айлчлалаар ажиллаж байгаа учраас өнөөдрийн аймгийн садрагын шуурхай зөвлөгөөний садрагын орлогч нар удирдан явууллаа. За удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан шинэ жилийн цаг үеийн холбогдлолтой мэдээллүүдийг хийсэн. За түүнээс гадна иргэдээс эргүүлж байгаа санал гомдлыг холбогдох байгууллагын дарга нар цаг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгч ажиллаж байх чухал үүргийг хэлтээс албадын дарга нарт энэ хурлын үеэр онцлон хүргэсэн байна. Аймгийн цэг даргын шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрөх 7 хоногийн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээлэл болон 7 хоногийн хугацаанд 70-35-35-11 утсанд ирсэн санал гомдлын мэдээлэл танилцуулагдлаа. Энэ үеэр иргэдээс ирсэн зарим нэгэн шийдвэрлэгдээгүй асуудлыг холбогдох хэлтсийн дарга нараас аймгийн цэг даргын орлогч Батжаргал тодруулсан юм. За тухайлбал шийдвэрлэгдээгүй асуудалд сууцамжлагчдын холбооны цэвэрлэгээ үйлчилгээ, хөнгөлөлттэй үнээр олгогддог зарим эмийн үн нэмэгдсэн, гэрэлтүүлэг хог ачаалттай холбоотой саналууд багтсан байна. Энэ гэрэлтүүлэгтэй холбоотой асуудал манай дээр бол баян гарч байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө 2016 онд аймгийн төсвөөс хөрөнгө нэг төгрөг баталж өгөөгүй. Тэгээд манай байгууллага гэрэлтүүлгийн янзлгээд энэ жилчингээ ярьж байгаа. Тэгээд бид нар өнөөдөр 230 сая төгрөгийн зардал гаргацсан байна. Гэхдээ шинэ жилийн баяр болохтой холбогдуулаад мөн 2016 оны төгсгөл ирж байгаа талбарт бид нар төв гудамжруудын гэрэлтүүлгийг сая үзлэг хийгээд боломжтой асаахыг асаацсан. Одоо бид гэр бүлийн гудамжруудын гэрлөө орцсон манайхан ажиллаж байгаа. Тоолоор тавьж өгөхгүй байна. За дараагийнх нь болохоор цэцлгааны тогны мөнгө илүү бодоод байна гэсэн ийм хоёр гомдол ирсэн байгаа. За энэтэй холбоотой бол манайх шалгалт хийх ажлыг бол явуулж байгаа. За тоолоор тавих асуудлыг бол шийдвэрлсэн байгаа. Сууц үйлчлэгчийн холбоотой ямар асуудал байгааг мэдээгүй байгаа. Би програмд орлого одоо хэд болсон. Өнөөдөр ирсэн байгаа. Тэгвэл өнөөдрөөс програмд орж асуудлыг хийгнэ. Шанд баг хоочлаа гэдэг болсон байгаа. Шангийн хэдий өдөр ирсэн бол Өнгөрөх 7 хоногт шинэ жилийн баярын зохион байгуулалттай холбоотойгоор чимэглэл тогтчлтын ажлууд хийгдсэн бөгөөд энэ хүрээнд үйлчлэгээний төвөөс Эрдэнэ тус хүртэл 10 ширхэг гэрлэм чимэглэл байрлуулсан байна. Амрын талбай дээр гэрэлтүүлэх чимэглэлийн ажлууд хийгдэж байна. За одын урчуудын оролцоотойгоор 5 ширхэг бүтээл хийж байрлуулах ажил хийгдлээ. За өнгөрсөн оны төгсгөлөөр энэ аваарын зардлаар гарч хийгдсэн нийтдээ ерөөд ажиллагаа энэ ажлуудыг гүйцэтгэлийг авч дуусчлаа. За ачаал ихтэй байгаа бусад тасгууд гэвэл гэмтэл, хүүхэд, за төрөх, няраа, эмгэг нярaan тасгууд нэлээд их ачаалттай ажиллаж байна. За энэ баяр ёслолыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, эмнэлгийн тусан зүйлсийн чанар бүтэмжийг энэ хугацаанд хэвийн байлгах, за хариуцлагатай эргүүл жижиг ажлууд тухай тушаалыг өнөөдөр гаргана. Ирмэдийн газартай хамтран. Цэг даргын шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн цэг даргын орлогч хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. 70-35-35-11 төвөөс тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарагдах иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шилжүүлдэг. За энэхүү асуудлыг байгууллагын дарга нар мэдхгүй байгааг цэг даргын орлогч шүүмжилж ахиж ийм асуудал гарахгүй байхыг санууллаа. Ямар асуудал ирсэн мэдээгүй танилцъя гэдэг шуурхай дээр байж байгаа юм. Иргэдээс ирж байгаа санал гомдол энэ чинь хүн ажиллуулаад бүр хаван байр гаргаад ингээд иргэдийнхээ санал гомдлыг авъя гэдэг утас шүүмс гаргаад ингээд ажиллуулж идэг холбогдох байгууллагууд нь хөргүүлж идэг. Тэгээ энийг байгууллагын дарга нар мэдэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дахиж ийм байдал гарахгүй шүү сая. Тэгээ хариулж чадаагүй мэдэхгүй байсан байгууллагын дарга нар.
Мөн 1-р сарын 1-ний өдрөөс шөнийн терапиг дийлэгтэй холбогдуулж холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө. Мөн аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр байгууллагын дарганаар утсаараа ихээхэн оролдож байгаа асуудал шүүмжлэлд өртсөн юм. Иймээс засаг даргын шуурхай хуралдах үеэр Wi-Fi орчныг хаах үүргийг өглөө. Оны эцэс болсонтой холбогдуулж бүх хилтэс салбартууд өөргөө шинэ оноо өгөхийг зөвлөгөөний төгсгөлд онцлсан юм а. Зис Эрдэнэ хувь компани хувьцаа эзэмшигчид аймгийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд шаардлага хүргүүлсэн байна. За нутгийн удирдлагын ордонд тэд мөн өнөөдөр өглөө цуглаан зохион байгууллаа. За шаардлага хүргүүлж байгаа гол шалтгаан нь Зис Эрдэнэ хувь компани катодын зэсийн үйлдвэр барихаар төлөвлөсөн газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд үлдээх тухай саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэнтэйгээр холбоотойгоор за энэ асуудалтай холбогдуулан одоо шаардлага хүргүүлж байгаа гэдгээ бол энэ ташрамд хэлсэн юм а. Ингээд болсон үйл явдал дээрээс хүргэсэн сурвалжлагыг одоо үзэгчтэй хүргэе. Шаардлагын үндэслэл нь Зис Эрдэнэ хувьцаат компани катодын зэсийн үйлдвэр барихаар төлөвлөсөн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд үлдээх тухай саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэнтэй холбоотойгоор Зис Эрдэнэ компани үйлдвэр барихаар төлөвлөсөн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлж газар эзэмших эрхийг олгох асуудлыг хилэлцэж шийдвэрлэж өгнө гэсэн шаардлагыг тавьсан байна. За энэхүү асуудлыг аль бие усаар шийдвэрлэх хүртэл аймгийн нутгийн удирдлагын ордны өмнө жагсаал цуглаан хийж дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно гэдгээ энэ үеэр хувь эзэмшигчид илэрхийлж байсан юм. За өнөөдрийн энэхүү үйл ажиллагаанд Зис Эрдэнэ хувьцаат компани 200 гаруй хувьцаа эзэмшигчид оролцсон юм. За энэ үеэр аймгийн засаг дарга Батлууд эзгүй байсан юм а. Өнөөдрийн та бүгдийн хийж байгаа үйлдэлийг бол аймгийн удирдлагын зүгээс бол одоо зөвшөөрөлтөй цуглаан зөвшөөрөлтөй жагсаалч гэдэг юм уу одоо юу гэдэг тэр байдлаар бид нар ойлгохгүй байна. Тэгэхээр та нар бол тодорхой хэмжээнд одоо асуудлуудаа төлөөлтөй ч уулзъя гэлээ төлөөл уулзах шаардлагагүй бүгднтэй уулзах шаардлагатай гэж байна. Тэгээ бүгднтэй нь уулзж байна. Мэдээж энд байгаа бүх хүмүүсийн хүсэл тэмүүлүүд ажилтаа байх гэдгийг би туйлын одоо үнэн гэдгийг ойлгож байгаа. Бид орилж хашгирах одоо юу гэдэг те дайрч одоо юу гэдэг дайрч ингэж олуулаа төрөх биш. Бид нар гэрээ хэлцээрийн шатанд одоо олон улсын гэрээ хэлцээрүүд дандаа гэрээ хэлцлийн гэрээ контрактын хүрээнд явагдаж байна. Хууль дүрмийн дагуу явагдах ёстой. Жагсаал цуглаан гэдэг бол байж болно. Хууль нь байж байгаа учраас та бүгд өнөөдөр жагсч болно, маргааш жагсч болно, зөвшөөрөл ав, гэрээ авч болно, гэрээ барьж болно. Тэр одоо өшөө ямар хэлбэр гэдэг бүгдийг сонгож болно. Тэгвэл бид нар ард иргэдээ тийм хэмжээнд хүртэл нь одоо удаан тийм байдалд оруулмааргүй байгаа. Тэгэхээр засаг дарга бол өнөөдөр зүүн баянда асуудлуудаа дуусчаад тэгээ ирээд та бүхтэй уулзаад асуудлуудыг шийднэ. Тэгэхээр өнөөдрийн энэ асуудалд бол бид хариу өгөх боломжгүй. Дарга энэ усуудын нүдэн дээр хэлсэн шүү. Би худлаа ярьдаг хүн биш ээ. Та намайг хаваарай. Би 3 хоногийн дотор Герман явах юм шийдтгүй гээд. Дараагаар дахиад өрөөд ирсэн маргааш өглөө явах гэж хатсан. Та хоёр тэнд уулзж байсан биз дээ. Одоо өөртөө шийдээгүй энэ ус шийдвэр авах гэж ирсэн. Мөрөө юм уу? Төлөвлөрийн тэр газар бол яг одоо Эрдэнэ төлөвлөрийн мэдлэлт байгаа. Тийм учраас бид нар Монгол улсын одоо эдийн засгийг тэтгдэг, Монгол улсын эдийн засгийг авч байгаа үйлдвэрийн одоо удирдлагын байр суурийг сонсох доо гэж бодож байгаа. Аллаас ингээд шаагалдаад байвал ажилчин бүр явахгүй. Аль аль нь бол энэ асуудлыг шийдэх тал дээр одоо хүчин чадал гаргаж одоо ажиллана гэдгийг амласан. За албан бусаар. За Батлууд дарга бол бүр 3 хоногийн дотор энэ асуудлыг шийдэж өгнө. Яг тэгвэл Зис Эрдэнэ компани маш олон хүмүүс одоо маш олон жилиг ингээд одоо үр бүтээлгүй өнгөрөөж байгаа тийм ээ. Маш одоо ер нь бол энэ бол удаан хугацаа болсон. Ерөөсөө л яг иймэрхүү хэн нэгэн албан тушаалтай юм уу хэн нэгэн одоо эрх мэдэлтний үйл одоо ажлаа мэддэггүй хүлээсэн үүргээ хүлээдэггүй ард түмнийхээ төлөө хуулийг хэрэгжүүлдэггүй ийм байдлаас болоод 6-7 жилиг авсан. Одоогийн байдлаар Зис Эрдэнэ хувь компани дэд бүтцийн чиглэлийн бүхэл ажлууд хийгдэж байна. Гагцхүү газрын асуудлыг шийдвэрлэх хүлээлт үүсэж байгаа хэмээн тус компанид захирал төвшин жаргал ярьлаа. Тэд энэхүү шаардлагыг мөн 12 дугаар сарын 2-нд болсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр уламжилж байсан бөгөөд одоо хүртэл шийдвэрлэхгүй ард иргэдэд хүлээлт үүсгэж чирэгдэл учруулж байна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7-2 заасны дагуу төрийн хамгаалалтад байгаа газар альва цуглаан хийхийг хориглодог байна. Хуулийн зааснаар 2 буюу түүнээс дээш хүн цуглаж нэг санаа зорилгоор шаардлага мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд энэ нь жагсаал цуглаан болдог байна.
Бидний төслийн хугацаа маань болохоор зэрэг 12 сарын 9-ний өдөр бид нар хөрөнгө оруулагчдаа газрынхаа гэрчлэгийн энэ аваач өгөх ёстой байсан. Тэгтэл тэр маань яасан бэхээр 12 сарын 9-өөс хойш дахиад сарын хугацаа сунгаад байна гэдэг чинь энэ олон хүмүүсийн ажил амьдралтай болох гэж байгаа тэр зүйл маань цаашлаад энэ том төсөл маань бүтэн 2-3 сараар хойшлогч чинь гэдэг энэ хүмүүсийн бохимдлыг төрүүлж байгаа. Тэгэхээр энэ удаагийн энэ зүгээр энэ чинь жагсаал цуглаан биш байхгүй зүгээр шаардлага хүргүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шаардлага хүргүүлж байгаа энэ хүмүүс маань өнөөдөр яг энэ компаниг төлөөлөө зогсож байгаа цэцэрлэгний компани дэд захирал чи өөрөө тэнд очиод та тэр өөрөө тэнд очиод одоо бид нартай нэгд гэсэн учраас би энд ирсэн байж. Засаг даргад би юу ч хэлэх гээд байныг энэ асуудлыг дараахан шийдэж байгаа. Нэгдүгээр эрхэм байна. Эрхэм байна. Энэ манай энэ ашиглах гэдэг энэ газрыг чинь шүү дээ. Тусгай хамгаалтанд аваагүй ер нь бол тусгай хэрэгцээнд авчихсан байгаа байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай сумын засаг даргад одоо албан ёсоор хүсэлт тавьсан. За ингээд хүсэлтийг бид нэр энэ өглөө буюу 26-ны өдөр хүлээж аваад яаралтай энэ арга хэмжээг зогсоох ийм албан бичгийг хөргүүлсэн. Энэ нь болохоор Монгол Улсын жагсаа цуглаан эгчормын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 2 цаасны дагуу зэрэг цагдаагийн болон төрийн хамгаалтанд байгаа газар альва жагсаа цуглаан эгийг хоригдгоо. За хэрвээ энэ бидний энэ хориглоод одоо ингээд уг арга хэмжээгээ зогсоохыг ингээд үүрэг болгосныг эс биелүүлвэл цагдаагийн байгууллагаар бид албан тараах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ болохоор хуулийн 14-р зүйлээр нийцэж байгаамаа. Уг жагсаа цуглааныг зохион байгуулж байгаа хувьцаа эзэмшигчдийн төр хавааны дарга Доржбаатар гишүүн Б-ийнхтэй нарт засаг даргын албан ёсны хариуг бид хөргүүлсэн байна. Иймээс цугласан хүмүүсийг цагдаагийн газраас албан тараах арга хэмжээг авсан юм. За Цэцэрлэгний хувьцаат компани нь 2010 онд аймгийн 24 мянган иргэний хувь нөлөөсөн хөрөнгөөр үүсгэн байгуулагдаж Эрдэнэ үйлдвэр компанитай 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эсэлцэх өдрийн овоолго ашиглах гэрээг тус байгуулан ажиллаж байгаамаа. За 2016 оны ажлаад өгнөж байгаа энэ өдрүүдэд аймгийн гэмт хэрэгээс зохицуулах зөвлөл хуралдсан байна. Зөвлөлийн хурлаар гэмт хэрэгээс урдчилан сэргийлэх гурван гэрээний талаар хийгээд эхний 11 сард гарсан эрүүгийн болоод хэвжүүрийн нөхцөл байдалтай танилцаж зарим саналыг нээр дэвшүүлсэн байна. Энэ 2016 оны эхний 11 сарын байдлаар 482 холбогдогчтой 497 гэмт хэрэг бүртгэгдэж, урд оны мөн үеэс 30 хэрэгээр буюу 5.7% гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Мөн хэргийн эзэн холбогдогчгүй 176 хэрэг бүртгэгдснээс 117 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон гэмт хэргийн илрүүлэлт 66.5% байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 пунктээр буурсан ба одоогийн байдлаар 59 хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа мэдээллийг цагдаагийн газраас өглөө. Мөн эдийн засгийн хямралтай холбоотойгоор гэмт хэрэг гарах ахын хүрээнд үйлдэгдэх нь ихссэн бөгөөд байгууллагууд хүний оюун ухаанд чиглэсэн ажиллагаа сургалт хийх шаардлагатай болсныг хэлж байна. Харин Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч Баасан Сүрэн өмнө хэрэгжиж байсан хөршийн холбоог сэргээх нь зөв юм ингэснээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нэгэн гарц болж болох юмаа гэсэн саналыг тус хэлж байлаа. За гэмт хэргийн нөхцөл байдлын талаар аймгийн хэмжээнд 2016 оны 11 сарын байдлаар 482 холбогдогчтой 103.9 1 тэрбум 339 сая төгрөгийн хохиролтой 497 гэмт хэрэг бүртгэгдэж энэ нь урд оны мөн үеэс 30 хэрэгээр буюу 5.7% буурсан үзүүлэлттэй байгаамаа. За бүртгэгдсэн гэмт хэргийн талаар бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 176 хэрэг бүртгэгдснээс 117 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон гэмт хэргийн илрүүлэлт 66.5% байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 пунктээр буурсан одоогийн байдлаар 59 хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. За бас энэ арх согтууруулахында зүй зохистой хэрэглээ дээрээс нь одоо стандарт шаардлага хангах талаар бол бас энэ орон нутаг болон хяналтын байгууллагуудаас бол нэлийн анхаарч байгаа. Ялангуяа худалдаа үйлчилгээний зэгүүдэд дээр бол хяналтыг бол одоо богино хугацаанд хийж байгаа. Хэд хэдэн газрууд болон нэлийн олон зөрчлүүд бол илэрч шийдвэрлэгдэж байгаа. За одоо нэг хүндрэлтэй байгаа асуудал бол энэ годамжлал байд одоо орой үеийн цагаар гар дээрээс арх худалдааллага иргэдийн талаар бол бид бүхэн одоо нэлээд одоо асуудал тавьж ингэж байгаа. За энийг шийдвэрлэх талаар ч гэсэн одоо гарц гаргалгаа гаргах шийдэх талаар орон нутгийн удирдлагуудад санал
бол хөргүүлсэн. Бүлэг хөршийн холбоодыг дэмжих жил болгон зарлаж ирсэн. Тэр нь бол их ач холбогдолтой нэг айл хүний амныг саагалтай айлын санаа ингээд нэг бас хоорондоо нэг 5-10-аараа бүлэг болоод явдаг. Нэг гудамжаараа тийм ээ. Тэгээд тэр чинь бас ажлаа оршоод хийдэг. Тэгээ аймагаас жоохон хөшүүргэл байдаг юм доо ер нь. Энэ ажлыг ер нь бас цаашаа анхаарат байгаа юм. Зохион байгуулалт бас нэг тэр тухайн хажуу талынх нь айлд гэмтэрийг зөрчил гаргахад хүртэр тий хөршийн холбоос ажиллах талаар анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Энийг бас нэг аймгийн зүгээс нэг жижигхэн хөшүүрэг маягийн юмар ингээд санхүүжүүлээд тэгээд жилийн эцээр дүгнждэг юм байлээ. Тэгээ энэ бол их үр дүнтэй ажил болж ирсэн л тий. Нэлээд нэг баг тэрхэд бараг 100 гаруй бүлэг үүссэн. Тэгээд нэгнийхээ эд хөрөнгийг хамгаалдаг, явахдаа нэгэндээ хилдэг бүлгийн ахлагчтай болцсон. Тэгээ энэ бол ерөөсөө их зүв зүйтэй эд хөрөнгө алга болох хашаа ороогоо нөгөө нэг бас хамгаалттай байлгаад идэх хоорондоо энэ дэр бас нэг манайхан анхаарал зүгээр өмөл гэсэн санал хэлэх гэсэн юм. Саяын мэдээлэлтэй холбоотой малын улгаан асуудал бол гайгүй л гэж байна. Малын улгаан асуудал далд орчод байна. Ялангуяа жаргалант дээр бол одоо төр хорондоо бас анхаарах хэрэгтэй. Жаргалант дээр бол одоо арай өөр чиглэлдэл орчод ах шиг байгаа юм да. Энэ төлөвлөгөөн дээр та нар бас санал яагач. Дулаан ороод ирэхээр ямар юмнууд ахтгийн. Тэгэхээр бид нэр одоо зохицуулах зөвлөл бол тодорхой зохицуулах зөвлөлөөс тодорхой саруудыг тодорхой ажлууд руу чиглүүлээд явъя. Тэгэхээр дараагийн зохицуулах зөвлөлийн орол дээр тэрнээс заавал хурал гэлтгүүгээр манай од гэрэл рүү ажлын албаны шугамар чиглэлээрээ санал өгөөч гэдэг 17 оны төлөвлөгөөнд тэр. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв цагдаагийн газрын мэдээллүүдтэй танилцсан малын улгаа гэмтэрэг далдлагдаад байгаа болон өөр хэлбэрт шилжсэн талаар мөн гэмтэргээс урьдчилан сэргийлэх тал дээр цагдаагийн байгууллагаас хараатаар ажиллах хэрэгтэй байгаа талаар мөн шинжилгээ 4 хоног амрахтай холбоотойгоор байгууллагуудыг бэлэн байдалд байх хариуцлагатай жижүүрээ эргүүлэх ажиллуулах тал дээр байгууллага бүр өндөр зохион байгуулалтад оролцох талаар эх оны зохицуулах зөвлөлийн төлөвлөгөөнд салбараас санал бодлоо тусган эх оны 1 сарын 10 гэхэд зохицуулах зөвлөлийн ажилтнанд авчирч өгөхийг үүрэг даалгавар болголоо. Гурвалсан гэрээний биелэлт аймгийн хэмжээнд ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад, мэрэгжлийн сургуулиудад хэрхэн биелсэн талаар дүгнэлт тайлан тавьж илтгэл тавилаа. Нийт 21 сургуультаа гэрээ байгуулан ажилласан бөгөөд сургуулийн сурагч оюутнуудын гэмт хэрэгт оролцоогүй байдлыг харгалзан үзэж 1-ээс 15 дугаар байрыг эзлүүлсэн байна. Хамтарч ажилласан ажлын хэсгээр боловсрол соёлын газар, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх тасгийн байцаагч Ган Чимэг болон бусад албан агчид ажилласан бол цаашид гурвалсан гэрээг үргэлжлүүлэн хийх нь зүй юм гэсэн саналыг дэвшүүлсэн талаар мэдээллээ. Иргэдийн төлөвчдийн хурлын наримчгийн дараагаар ахлуулсан. За гишүүдэд нь цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч цагдаагийн Ахмад Ган Чимэг. За аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Улаана, аймгийн хууль зүйн хэлтсийн мэрэгжилтэн Ган Төгс, боловсрол соёл урлагийн газрын ахлах мэрэгжилтэн Үлзий Жаргал, гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын мэрэгжилтэн Чулуун Цэцэг, аймгийн эрдэнэ чөлөөт хурлын ажлын албаны ажилтан од гэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015-аас 16 оны хичээлийн жилд гэрээний дагуу хийсэн ажлын тайлантай танилцаж сургуулиудыг дараах байдлаар дүгнэлээ. За 15-аас 2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 17 сургууль, ихтэй сургууль 1, Мэсүүд 2, нийт 21 сургуультай гэрээ байгуулан ажилласан байна. Гэрээ байгуулсан сургуулиудаас гэмт хэрэг зөрчил хүүхэд холбогдоогүй сургуулиудыг танилцуулбал Баян өндөр зохицбол сургууль, Жаргалан сумын сургууль, 17 дугаар сургууль, Ирээдүйн одод, Эрдмийн сан, Ийгэл технологийн сургуулиуд байна. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд жимсэх нь олон зарим бараа бүтээгдэхүүний үн огцон өсөж байгаа талаар иргэд санал гомдлоо ирүүлсэн юм а. За худалдаа эрхлэгчид баяраар далимдуулан өнөө хөөргөж өгнө гэсэн хардлага иргэдийн дунд байгаа. За тэгвэл бид дараах мэдээллээс ямар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд баярын өдрүүдэд нэмэгдсэн байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. За оргил цаг мэдээллийн хөтөлбөр иргэдээс ирсэн санал гомдлын дагуу мэдээллийг бэлтгэн өргөж байна. За иргэдээс жимсхний үн за баярын өдрүүдийг тохиолдуулаад огцом нэмэгдэж байгаа талаар бас гомдол ирж байгаа юм. За худалдаа эрхлэгчдээс харин одоо лаавалж тодруулж асуухад за цаанаасаа бөөний цэгүүдээс бас энэ үнийн нэмэгдэл маш их гарч байгаа юм. За жимсэн дээр огцом нэмэгдсэн үн байхгүй ч гэсэн ногоон өгөрцийн бол 5,000-аас одоо 8,000 төгрөгийн хооронд одоо жижиглэнгээр худалдаалагдж байна. За цаанаасаа 35-40 мянгаар ирдэг байсан өгөрцөө 80 мянгаар худалдаалагддаг болсон гэх мэдээллийг өгч байна.
Шинэ жилийн баярын арга хэмжээнүүд өргөн дэлгэр зохион байгуулагдаж ард иргэд ч энэ жил баяр их тэмдэглэж байгаа нь харагдаж байна. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан жимсгэн зарим бараа бүтээгдэхүүний үн огцом өсөж байгаа талаар иргэд гомдол саналаа эрүүлсээр байна. Мөн иргэдэд худалдаа эрхлэгчид баяраар даландуулан үнэ нэмж ашиг олж гэнэ гэсэн хардлага байгаа юм а. Ихэнх хүнсний бараа бүтээгдэхүүний үнд өөрчлөлт ороогүй ч өндөг ногоо өгөрцийн үрлэн помидор зэрэг зарим нэр төрөлд өөрчлөлт орсон байна. Ногоо өгөрцийг бөөний төвөөс худалдаа эрхлэгчид хайрцаг нь 35-аас 40 мянган төгрөгөөр худалдаа авдаг байсан бол саяхнаас 80-аас 100 мянган төгрөгөөр жижиглэнгээр худалдаа эрхлэгчдэд худалдаалах болсон байна. Харин жижиглэнгээр худалдаа эрхлэгчид 5 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан 1 кг өгөрцийг 6-аас 8 мянган төгрөгөөр, мөн өндгийг ширхгийн 260-280 төгрөгөөр худалдаалдаг байсан бол тээвэрлэлтийн зардал хорогдлыг нэмснээр 300-аас 320 төгрөгөөр худалдаалan борлуулах болсон талаар худалдаа намын эрхлэгчид ярьж байна. Уусаа цаанаасаа тээврийн зардал нэмэгдэж ирээл тэгээд доллар рубль дээр өссөнтэй холбоотойгоор цаанаасаа нэмэгдэж ирээл тэгээд бид нар 20-30 төгрөг нэмэгдэхээр эндэл 280 яжгаад 300 асуулт тоо. Тэгээд 20 төгрөг нэмсэн шүү дээ. Манайх бол одоо Эрдэнэтийн үйлдвэрийн үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байгаа нэмэгдсэн байхгүй. За яг үйлдвэрийнхээ үнээр. Иргэдийн худалдаа авах чадвар хэрэг. За яг тэгээд янз бүр үлээ. Заримдаа гайгүй, заримдаа тааруу тэгэл янз бүр. За салиам 8400, нарийн 5500, зочин 6. Давхар гахай 15. Урд нь 40 мянгаттай байсан. 35-аас 40 мянгаар авдаг байсан өгч одоо 100 мянга болцсон байна. Нэг л өгч одоо 100 мянгаар хайрцагаараа 5 мянга орж иж байгаа гэсэн. Тэгэхээр чин бид нар 100 мянгаар 5 мянгаас цаанаас авчаад 8 мянга болгож зарах шүү дээ. Тэр чин тэр дундаас хорогдол маш гарна. Өвлөө хөрдөн тэрэлт ширж байгаа өгч чинь их хөлтөл тайралталт тиймэрхүү зүйлс байна. Тэгэхээр чин 7-8 мянгаар зарагдах байна. Өдрөөс өдөрт шинэ жилийн арга хэмжээнүүд ихсэж нийтийн тэмдэглэлт өдөр ойртож байгаа. Энэ үед иргэдийн худалдаа авах чадвар муу байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Ингэснээр хорогдол гарч ашиг олж чаддгүй байна. Харин яагаад зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үн өсөж байгааг худалдаа эрхлэгчид яаны үн өссөний улмаас нөгөө хэсэг нь бөөний төвөд бидэнд ингэж нийлүүлж байгаа тул бид нэмж ашиг олж байна гэсэн хариултыг өгсөөр байна. Манай аймагт хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж байгаа 9 эрдэнэ хүлэг бичил худалдааны төвүүдийн үн харилцан адилгүй байгаа ч тоотой 2-3 төрөлтөл үн нэмэгдсэн худалдаа эрхлэгчид дуу нэгтээ хэллээ. Харин хям бүтээгдэхүүн чихэр бусад нэр төрлийн жимс өмнөх үнээрээ худалдаалагдаж байгаа бол баярын ширээний билүү өнгө үзэмж чанар амтаасаа шалтгаалаад 9-өөс 19 мянган төгрөг болон түүнээс дээш үн ханштайгаар худалдаалагдаж байна. Дашрамд сануулж хэлэхэд өдөр ирэх бүр айл бүр баярын ширээний хүнсээ бэлдэж ачаалал их болдог ба энэ хэрээр хулгай булаалтах хайж гэх мэт хугацаанд дууссан бүтээгдэхүүн борлуулах зэрэг зөрчлүүд гардаг тул иргэдийг сонор сэрэмжтэй худалдаа авалт хийхийг холбогдох агентлагуудаас анхааруулж байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг илэрхийлэн ажиллаж ирсэн Ариун шар зам хоршооны хамт олон 2016 оныхоо ажлыг дүүнж байна. 2016 онд тослогүй манлаа жолооч Ариун шар зам хошооноос 7 түрэн гарч амжил бүтээл ариунтай шинэ оноо өгтөж байна. Ариун шар зам хоршоо 2016 оныхоо ололт амжилтыг лүгнэж шилдэгүүдэд тодрууллаа. Тус хоршооны хамт олонны дундаас энэ онд зам тээврийн яамны шагнал онц тээвэрчин 11, замын цагдаагийн осолгүй манлаа жолооч 7 түрэн гарсан юм. Ариун шар зам хоршоо нь 2008 онд байгуулагдаж энэ хугацаанд тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус хамт олонны дундаас 50 гаруй хувь нь онц тээвэрчин байдаг байна. За зорчигчдын аюулгүй зорчих бүх нөхцөл байдлыг хангаж эх ондоо мөн ололт амжилтаа баттгаж ажиллана гэдгийг онцолж байна. Өнөөдөр манай хамт олон шинэ жилээ тэмдэглээд энэ өрөө сайхан өнгөрөөж байна. За энэ зашламд одоо ажил үйлчлэгээ тэргүүлсэн манай олон жолооч нар шагнал төрийн болон замын цагдаа тээврийн газрын шагнал авлаа. Одоо 20 жолооч авлаа. Энэ бүх жолоочтой гэр бүлд нь ад жаргал, эрүүл их алтан шар зам нь өөдрөг байх болтугай гэж ерөөё. Баярлалаа. Энэ 16 онд ингээд амжилттар дүүрэн байна. Энэ хамт олонны минь бас нэг ажил тусах. Тэгээ 17 онд энэ хамт олноор ажиллаараа тэргүүл бүгдөө бас хамт олноо мандаалах бас дахин бас ийм
үндэслэл зорилготой байна. Өнөөдөр ингээ манай Орхон аймгийн Ариун шар зам орчны хууч оноо үдээд шинэ оноо гаргаж байна. Тэгээд одоо нийт тээвэрчд маань өнөөдөр 11 онц тээвэрч 7 ослогоо мандаа авлаа. Одоо энэ бол одоо бид бүхний амжилт. Энэ оны одоо 17 оны амжилт маань одоо бидний аягүй сайхан өгдөж байна. Тэгээд хамт олондоо болон шагнал авсан нийт жолооч нартай аж жаргал ирүүлэх сайхан бүхний хүсэн өрөө. Ариун шар зам орчинд ороод одоо онцлж миний хөдөлгөөн онц тээвэрч ослого мандаа гэсэн тол төмдөө хангасан маш баярлж байна. Одоо цаашдаа энэ орчныхоо итгэл илэрхийлэхгүй хардсан таавагтээ үнчээр соёлтой төвлөрөн үйлчлүүлгээ 2008 онд 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Ариун шар зам хоршоо өнөөдөр 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Маш их том өргөн хоршоо болж өргөжлөө. Тэгээ манай хоршоо дотор одоо онц тээвэрч ихэд одоо 30 гаруй байдаг. Ослогын мандаа жолооч ихэд сая одоо ингээ 8 ослогын мандаа жолооч шинээр авч байна. Манай жолоочны бараг 60% нь одоо онц тээвэрч ослогын мандаа жолоочоор бүрдсэн ийм туршлага дадлагтай жолооч нар байдаг та манай хоршооны хамт. Тэгээ бид нар 2016 оноос шинжилгээ одоо шинжилгээ тэмдэглээд одоо бид нар аваргаа шалгаруулад одоо ингэ сая дууслаа. Зам тээврийн салбар одоо энэ бүгдөө дагаад хөгжиж байгаа ерөөсөө. Одоо ингэ бүх машин GPS урдагдсан, хурд хэтэрхий байхгүй одоо бүгд одоо ингэ зам тээврийн яамны үндэсний төвийг хяналт манай машинууд ингэж явж байдаг. Одоо хурд хэтрүүлэн одоо хүний норм хэтрүүлэн гэдэг дээр үеих шиг ийм байхгүй. Зам тээврийн яамны яам бол одоо сайн хөгжиж байгаа салбар. Хамгийн гол юм бол одоо ажилчдынхээ үнэлж шагнал урамшуулт өгж байгаа гэдэг одоо хамгийн гол зорилго юм аа. Хүмүүсийн хөдөлмөрийг үлдэнэ гэдэг бол хамгийн л одоо чухал бэлэг юм гэж бодож байна. Тус хоршоо өнөөгийн байдлаар 8 том оврын автобус 50 жижиг тэргээр зорчигч тээвэрлэж үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын ядуурлыг бууруулах G50 төсөл Монгол улсад орж ирээд багагүй хугацааг өнгөрөөж байгаа. Өр өгөөжөө өсөр байгаа G50 төслийн хамт олон өнөөдөр шинэ оны босгон дээр хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй өрхөд тус төслийн хамт олон түлээ түвшний тусалцааг үзүүлсэн байна. Баян өндөр сумын багуудын дундаас судалгаа хийж амьдралын боломж олцоо тааруу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг портер машин модыг тусламж болгон G50 төслийн хамт олноос бэлэг болго өглөө. Багуудаас судалгаа авахд амьдралын боломж олцоо тааруу үзүүлэлттэй маш олон айл өрхийн судалгаа байдаг ч тус төслийн хамт олон эхний ээлжинд 10 айл өрхийг эдэр 9-ийн өвлийн хүүтэнд халуун дулаан гэрт амар тайван шинжилийн баяраа тэмдэглээсэ гэсэндэ түлж түлээгээр ханган баярлууллаа. За манайх бол олон улсын ядуурлыг бууруулах төслийг хэрэгжүүлж байгаа G50 корпорацийн Эрдэнэ дэх салбар байгаа. За тэгээд өнөөдөр одоо энэ 9 эхэлсэн тачигдсан хүүтэн одоо жавар эхэлчихлээ шүү дээ, тийм ээ. Энэ үед бид нар цаг үе олсон тусламжийг хүмүүст үзүүлье гэдэг ингээд 10 айлыг сонгосон байгаа. Багуудаас нэр аваад өөрсдөө давхар судалгаа хийснийхээ үндсэн дээр одоо үнэхээр одоо галдаа их төлөө төлшгүй байгаа юм 10 айлыг сонгож энэ одоо тусалцаагаа үзүүлж байгаа. Тэгээд өнөөдөр бас манай төсөлд нэгдээд ажиллаж байгаа одоо мянган гишүүдтэй бас өнөөдөр би амжилт хүсэж баяр хүргэе гэж бодож байна. За G50 корпорацаас таныг сонгоод энэ хүү сайхан түлээ түвшээр хангаж ийн өвөл одоо ирсэн байна, 9 эхэлсэн байна тийм ээ. Таны сэтгэл хэр байна вэ? За сэтгэл өндөр байна. Тэгээ энэ корпорацид би бас гишүүнчлэлтэй. Тэгээ энэ уртын гол багт амьдардаг. Өөрөө нь би тэтгэврийн насны хөгшин байна. Ам бол ганцаараа хүүхдүүдийнхээ дэмжлэгээр явдаг. Тэтгэвэр тэтгэмж хүрдэггүй. Энэ сайн үйлсийн ингэж нэгдэж байгаа энэ улсуудад энэ бол маш их сайхан дэмжлэг болно гэж бодож байна. Одоо цаг хүйтэрч байна, эсэхэлж байна, улам хүйтэн болж байна. Энэ бол одоо би том дэмжлэг үзүүлж байна гэж ингэж бодож байна да. Баяртай байна. Нөхөр 3 хүүхдийн хамтал амьдардаг. Бид хоёр хөдөөнөөс орж ирээд нэг удаагүй л байна л да. За та нарт баярлалаа. Цаашд нь ажлын өндөр амжилт хүсье өрөөе. Мөн энэхүү хүмүүнлэгийн ажлын хөрөнгө санхүүг G50 төслийн WIF лидерийн хоригдлын сангаас санаачлан хэрэгжүүлсэн байна. WIF лидер гэдэг нь 1-4 удаа 20 гаруй сая төгрөгийн цалин урамшуул авсан баг хамт олон байдаг ба энэхүү төсөлд нэгдэн ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж олцоо хэн бүхний өмнө нээлттэй байгаа гэдгийг хэлж байсан юм а.
Зохиолын хөтөлбөр тодруулах ярилцлагаар үргэлжилж байна. За энэ удаагийн зочноор аймгийн эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар өргөдөө оролцож байна. За юуны өмнө танд оройн дүргээ. Оройн дүргээ та бүхэндээ. За тэгэхээр одоо 2017 он гарах гэж байна. Энэ ондоо багтаад бас шимтгэлээ төлөхгүй тохиолдолд торгуултай гэсэн мэдээлүүд явж байгаа. Иргэд бас энэ дээрээс тодруулах тайлбар авахыг хүсэж байна л да. За та эрүүл мэндийн даатгалын тухай ярьж байгаа шүү гэн тийм бага энэ ондоо багтахгүй бол ихчлээс эхлээд торгуултай болж байгаа. Тий, ерөөдөө тийм ба. Гэхдээ маад тодорхой чиглэл ирэх байгаа учраас одоо бас нэрээ мэдээлэхгүй байна. Тэгэхээр бас ер нь эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хэрнээ тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддгүй ийм хүмүүст бас мөнгөн урамшуулч гэдэг юм олгоно гэдэг мэдээлэлүүдийг яг очиод ингээд бүрдүүлэхээр та үйлчилгээнд хамрагдсан байна, эмнэлгийн тусламж авсан байна гэдэг энэ ямар учиртай юм бэ гэж байгаа юм. За эрүүл мэндийн даатгалаа төлж явдаг одоо хариуцлагатай даатгуулагчд бол яхаарахгүй эрүүл мэндийн даатгалын сангаас бол үйлчлэг авах хэрэгтэй байгаа. За маш олон хэлбэрээр авч болно. Совилт төвтэй хэмлэгт үзүүлэх, хөрхийн эмчтэй үзүүлэх, эм үүний хөнгөлт авах гэх мэтчлэн тий. Тухайн хүн гол нь өөрөө санаачлагтай очиж хамрагдах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт эм үүний хөнгөлттэй асуудлууд бол сая бол ярьж байна тий. Эм үүний хөнгөлттэй холбоотой асуудлууд бол яхаарахгүй Орхон аймагт бол энэ жил төсөв бөгөөд хэрэглээ нь бол зөрөөтэй байсан учраас эмийн хэрэглээ бол хүрэхгүй байсан. Эх жил ямар ч төсөв бол 30% өссөн байгаа. Тэгэхээр эх жил бол энэ асуудлуудыг арай дээр шийдэгдэх байхаа гэж бодож байна. Одоо бол эмийн үний өнгөлтийг сар бүрийн 5-нд болгож байгаа. Энэ бас очир дарааллыг үүсэж байгаа. Өглөөнөөс ахуулаад очирлоод эмээ авч чадахгүй юм байна гэж гомлууд гардаг л да. Энэ хэр оновчтой зохион байгуулалт юм бол энэ дээр. За энэ бол яхаарахгүй ерөөсөө оновчтой зохион байгуулалтын хувьд бол янз бүрээр үзэж байгаа. 5 оны эхнээс эхлээл сар болгоны 5-нд одоо янз бүрээр бид нар үзээд энэ зохион байгуулалт дотоод менежменттэй ямар сайн байх бол үзэж ирсэн байна. За гол учир шалтгаан нь одоо юу гэх юм бол яхаарахгүй эмийн үний хөнгөлтийн төсөв нь хүрэлцээг улмаас энэ төсөв маань 1-2 цагийн дотор дуусчдаг учраас тэр 2 цагтаа амжиж очих гэж манай иргэд маань очиж байна гэж чигсаад байгаа. Тэр гол энэ учир шалтгааны нь бол арилгахгүй бол яхаарахгүй ийм асуудал бол үүсэхэд асуудалтай болоод байгаа маа. Тэгэхээр энэ шалтгааныг бид нар арилгахын тулд нэгдүгээр төсөв айлва 50-100% нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу. Тэгж байж л энэ асуудал бол бүр цаад шалтгаанаар шийдэгдэнэ. Тэр болтол яхаарахгүй одоо өрхийн эмнэлэг эмийн сан эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтс маань өөрсдөө одоо энэ менежментээ сайжруулах тал дээр бол байнга хамтарч ажиллаж байгаа. Иргэд маань бас энэ асуудлыг шийдэхэд бол өөрсдөө бас хүлээцтэй мөн бас бие бинийгээ хүндэлж бас энэ үйлчлэгийг авах гэж харилцсан нөхаа гэж найдаж байна. За энэ үеэр гарсан нэг зөрчил нь юу гэхээр эмийн үний хөнгөлөлт авж байгаа иргэд маань эмийн хэрэглээгээ бас зөв зохистой болох шаардлагатай байна. Яагаад тэгэхээр нөөцөлж авдаг дараа сарда 2 сарда зарим ингээд нөөцөл авчдаг. Өөрт нь үнэхээр хэрэггүй байх юм бол та одоо энэ юм үнэхээр болооч үнэхээр шаардлагатай таны бусад энэ иргэд таны аав ээж өвөө эмээнэр бол яахаарахгүй шаардлагатай байгаа хүмүүс нь авах хэрэгтэй байгаа учраас энээр бол анхаарч ажиллана. Гэсэн ийм бол уриалга хэлэхээр байна. 2017 оны 1-р сарын 1-ээс эхлээд бас шинжилж гарсан журам тогтоол юу вэ иргэдэд мэдээлэл. За 17 оны 1 сарын 1-ээс эхлээд бол нарийн шинжилсэн мэдээллүүд бол он гараад бол явна. Эм үний яг хөнгөлөлттэй холбоотой асуудал бол яхаарахгүй нэг баяртай мэдэн төсөв бол нэмэгдсэн байгаа гэж би түрүү дурдсан байгаа 30 гаруй хувиар нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ байгаа төсөвдөө нэмэгдсэн төсөвдөө хэдүүлээ бие бинийгээ хүндэтгээд асуудал нь бүрэн шийдэгдэхгүй ч гэсэн цаашдаа ингээд хамтарч ажиллацгаая гэсэн саналд. Түрүүний нэг асуултаа тогтмол төлөөд явдаг. Гэхдээ нэг урамшуулал олгогддсон юм уу гэдэг дээр. Тэгээд яг ямар ч үйлчлэгээ, эмчилгээ аваагүй хэрнээ энэ одоо урамшуулалт нь хамрагдъя гэхээр та эмнэлгийн тусламж авсан байна гэдэг. Гэхдээ тухайн хүн бол аваагүй байгаад байдаг. Тийм юм бол ер нь гарах усгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр авж иж тэр системд нь авсан гэж орно гэхээс биш аавгүй нэг авцсан гэж бол ямар ч тийм бол байх усгүй. Тийм бол одоогийн байдлаар ийм холбоотой нэг шигч өргөдөл ирээгүй байна. Тийм болохоор ийм өргөдөл хэрвээ тийм хүн байх юм бол бид өргөдлөө өгөөд хууль хугацаанд нь шийдвэрлэх бололцоотой. Нэг удаа олгох юм урамшууллыг. Тийм. За баярлалаа. За их баярлалаа та бүхэнд. Шинэ оны мэд төрхий.
Эрдэнэт хотын Дөмөнх худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Говьханга мебель тавилгын их дэлгүүрт мод эдэлгээ сайтай хоолны ширээнүүд өнгө загвар чанарын өргөн сонголттойгоор ирснийг дуулгаж байна. Мөн Паш Гуанжумужийн улсын үйлдвэрийн бэлэн галтгооны ком тавилгууд болон Говьханга мебель сүлжээ дэлгүүрийн өөрсдийн хийдэг тавилгууд ч өргөн сонголттой ирснийг хэрэглэгч та бүхэндээ дуулгаж байна. Мөн худалдаа авалт бүр бэлэгтэй суглаатай ваучертай гээд олон бэлгүүд таныг хүлээж байгааг тус дэлгүүрийн хамт олноос мэдээллээ. За манай дэлгүүрт маань сая татаа авалтаар шинээр малайзаас үйлдвэрлэж байгаа галт тогооны ширээнүүд, за мөн пост үйлдвэрлэж байгаа пош бэлэн галт тогоонууд, тэгээд зочны өрөөний стейкнүүд, за тэгээд урд хятад улсын одоо Гуанжумужийн яг нөгөө үйлдвэрт нь үйлдвэрлэдэг худалдааны өрөөний иж бүртлүүд, классик болон хүүхдийн өрөөний тавилгууд, компьютер ширээ. За тэгээд дээр нь манай яг дотооддоо үйлдвэрлэдэг Говьханга брендийн манай буудлууд ирсэн байгаа. За энэ буудлууд маань болохоор дан болон болонтой, ор болдог, болдгоо, арьсан, сайн шалрын даавуу гэрчээний маш өргөн сонголттой буудлууд ирсэн байгаа. За тэгээд хоолны ширээ маань Малайзаас ирэхдээ Малайзын яг үйлдвэрийн аргаар хатаасан цэвэр модон ширээ саналууд байгаа. Энэ ширээ саналууд маань нэг ойролцоогоор 350-аас 900 мянган төгрөгийн хооронд 4 сандалтай, 5 сандалтай, 6 сандалтай гэх хичээний хүн өөрийнхөө сонголтоор авч болохоор эсвэл ширээс 4 сандалтайгаа 5 хос гэх зэрэгээр ингээд үнүүд маань ялгаатай, дотроо бас өөр өөрийн сонголттой, өнгөрийн сонголттой, загварын өргөн сонголттой хүрэлцэн ирсэн байгаа. За энд Эрдэнэт салбар дээр маань яг Улаанбаатарын үнээр яг Улаанбаатарт одоо шинжлэлийн урамшуулал, үнийн урамшуулал, суглаа, ваучер зэрэгүүд зарлагдсан байгаа. Яг тэрнтэй адилхан Эрдэнэт салбар дээр маань яг энэ урамшуул шинжилгээ үйл ажиллагаа маань явагдаж байгаа. За энэ ваучер гэдэг маань болохоор энэ одоо жишээ нь ингээд ийм тавилга бүр дээр өөр байгаа. Үнийн дүн болон загвараас нь хамааруулаад ийм одоо 20,000, 10,000, 50,000, 100,000 хүртэл жишээний ваучер байгаа. За энийгээ та болохоор тухайн худалдаа авсан нэг бараан дээрээ ваучер авчаад дараагийн худалдаа авалтын дээрээ авалтынхаа жишээ нь одоо 100,000 төгрөгийн бараа худалдаж аваад 10,000 төгрөгийн ваучер авчиж байгаа бол дараагийн худалдаа авалтын дээр та 300,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийгээд тэрэн дээрээ тухайн 10,000 төгрөгөө хөнгөлүүлээд 310-аар худалдаж авсан бараагаа та 300,000-аар худалдаж авах боломжтой гэсэн. Ийм маягаар ваучер маань явж байгаа. За суглаан маань яг IKEA брендийн IKEA гэдэг маань Солонгосын брендийн хонжууртай, суглаа бүхэн хонжууртай. Эрдэнэт хотын салбар дэлгүүр нь Улаанбаатар хотын төв Говьханга мебель дэлгүүртэй адил үнийн сонголттой бөгөөд шинжилгээний баярт зориулсан урамшуулалт ваучертай худалдаа, үнийн дүнгээс хасалт хийх зэрэг урамшууллыг хот өдөөгүй зэрэг явуулж байгаа гинэ. Та Говьханга мебель тавилгын сүлжээх дэлгүүрээс сонголт хийгээд тав тух тоглог орчныг өөртөө бүрдүүлэхин зэрэгцээ Солонгосын IKEA брендийн гарын бэлгүүдээс сонголтоо хийж суглаа суулж энэ жилийн аз хиймраа сорихыг хүсвэл Говьханга мебель тавилгын их дэлгүүрийг зорихыг урьж байна. Хаяг Дөмөнх худалдааны төв Говьханга мебель тавилгын сүлжээ дэлгүүр. Угар 21 цагийн мэдээ өндөрлөж байна. Үзэгч та хэлбэрийн төгсгөлд энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэх хоногийн цаг арын мэдээллийг удаах гэсэн нь.